Одоо бол мэдээж засгийн газрын хувьд бол бүх яамдуудын одоо төсвийг бол нэгтгэх ийм одоо үндсэн ажил бол үргэлжилж байна. За өөрөлдөх юм бол төсвийн саналуд бол гарч байна. Таны хувьд бас төсвийн одоо хилцүүлгүүд дээр ажиглагдж байгаа зүйл яг юу байна? Ерөн зөвөр өмнөх жилдээ харьцуулахад сайжирсан эсвэл одоо харьцангуйд орцсон ямар хүчин зүйлс байгаад байна? За төсвийн ил тод байдлын хангах чиглэлээр сүүлийн жилүүдэд олон улсын байгууллага, төрийн бас байгууллага, судлаачдын зүгээс одоо дараа санал хүсэлт гаргаж ирсний үр дүнд одоо төсвийг боловсруулж явах шатанд нь олон нийтээр хэлэлцүүлдэг боллоо тийм ээ өнгөрсөн оноос эхлээд. Урд нь бол засгийн газрын хурлаар хэлэлцээд түүнийхээ дараа олон нийтэд танилцуулдаг байсан. Тэг бараг шийдсэн төсөв. Тэгэхээр одоо сүүлийн 2 жил яамдын төвшөнд байгаа эцэслээг засгийн газраар хэлэлцээгүй байгаа төсвүүдээр ингээд салбар болгон дээр хэлэлцүүлэг хийж байгаа нь олон нийтийн одоо санал бодлыг ямар нэг байдлаар тусгах олон нийтэд мэдээлэл хүргэх сайн алхам болж байгаа. За анхаар урштай тал нь юу гэхээр сүүлийн жилүүдэд мэдээж барилгын материал бусад одоо үйлчилгээний үн тарифын өсөлтөөс хамаарат шаардлагатай төсвийн хэмжээ өсөж байна тийм арга хэмжээ урсгал зардал хөрөнгө оруулалт. Тэгэхээр энэ дээр төсвийн хууль бусад холбогдох хууль дээр илүү нарийн зохицуулт хийхгүй бол энэ маань одоо хэмжээ хязгааргүй тэлж байна. Өнгөрсөн онд ч гэсэн салбарын яамд дээр төсвийн хязгаараас давсан санал гэдэг том дүнгээр сонсогдож байсан зарим салбарын яамд. Гэтэл одоо тэр дүн маань баг нийлээд тооцох юм бол одоо 27 оны төсвийн хязгаар маань улсын их хурлаас батлсан хязгаар маань 36.5 их 80 төгрөг. Гэтэл бүх яамдын саналын хасаагүй саналыг нэмэх юм бол баг бидэнд дахиад 1 жилийн төсөв хэрэгтэй гэдэг ийм санал гарч байна. Тэгэхээр энэ бол төсвийн төлөвлөлтийн маш буруу зарчим. Үндсэндээ бид нэр эх 2-3 жил хийх ёстой ажлаа 1 жил хийх гэж оролдож шүү дээ. Гэтэл энийг чинь зохицуулсан хөгжлийн бодлого төлөвлөлтийн хувьд 5 жилийн төлөвлөгөө гэдэг байгаа. Тэр 5 жилийн төлөвлөгөөн дээр 27 онд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнд л нийцсэн төсвийг тавих хэрэгтэй. Гэтэл салбарын яамдууд маань бүхий л ажлыг нэг дор хийх гэж байгаа юм шиг тийм маш их хэмжээний юм одоо арга хэмжээний төсвийн санал гаргаж ирээд тэгээ эцсийн дүндээ энэ маань эцсийн дүндээ сангийн яамн дээр очиод маш их ачаал үүсгдэг. Тэгээд дараа нь бол анхан шатны байгууллагууд маш гомдолтой үлддэг. Бидний өгсөн саналыг сангийн яам хасчлаа гэсэн санал тавьдаг. Гэтэл үндсэндээ энэ бол сангийн яам хасж байгаа биш. Монгол улсын төсвийн хөрийн боломжтой орлогоо бүрдүүлж байгаа боломжтой нийц. Тэгэхээр энэ төсвийн төлөвлөлтөн дээр энэ хийсвэр тоо гаргаж ирж байгаа төлөвлөлтийн буруу зарчмыг бид нар цаашдаа хаалгах зайлшгүй шаардлагатай. Түрүү жил яг та бүхэн яг энэ асуудлыг яг одоо иймэрхүү байдлаар бас ярилцж байсан. Тэгэхээр өнгөрсөн жилдээ харьцуулахад нөхцөл байдал бол өөрчлөгдөөгүй хэвээрээ гэж ойлгож болох уу? Гол нь манай нөгөө төсвийн орлоготой эдийн засаг маань уул уурхаагаас хамааралтай түүхийдээс хамааралтай учраас одоо жиг төсөлт байхгүй тийм нөгөө өсөд буудаг, ойж буудаг хэвээр 23 онд нүүрсний экспортын үн ханш маш өндөр байсан бол өнөөдөр түүнээс 3 дахин буурсан явж штэ тийм 1 тонн нүүрс. Хэдийгээр бид нар бит хэмжээг нэмэгдүүлээд энэ жил 100 сая гаруй тонн хүргэж байгаа ч гэсэн үнийн бууралтаас хамаарат жилийн дүнгээрээ бид нар нэг 8 орчим тэрбум долларын нүүрс экспортлохоор зэсийн экспортлын үнийг нөхч байгаа. Тэгэхээр хэдийгээр экспорт маань ингээ өсөж байгаа ч гэсэн төсвийн орлого үнийгээ дагаад бас хэмжээ хязгааргүй өсөх боломжгүй. Цаашдаа түүхэн эдийн эрэлт хэрэгцээ одоо эргэн тойрны бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал ч гэсэн биднэрт нөлөөлж байгаа нь тодорхой тийм. Энэ нөхцөлд бидний хүсэж байгаа шиг хэмжээний төсвийн орлого бүрдэх боломж байхгүй. Энэ маань тодорхой хязгаарт. Өнөөдрийн бас одоо та бүхэн ярьж байгаа энэ сэдв бол засгийн газрын хуралдаанаар бас давхар одоо хэлцэгдэж явж байгаа юм байна. За үүнээс гадна бас үндэсний зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бүртгэлжүүлэх, хяналтыг сайжруулах юм арга хэмжээний талаар засгийн газрын хуралдаанаар хэлцэж байгаа юм байна. Хамгийн сүүлийн байдлаар инфляц бол дахиад одоо өсөлтөд хадгалаад 12.3% Улаанбаатар хотод гарсан улсын хэмжээнд 12% гарсан. Одоо яг нөхцөл байдал ер нь яг яах ёстой бол та эдийн засгийн хувьд ер нь энэ дээр ямар шийдэл байна гэж харж байна. За мэдээж хүнсний үнийн өсөлт бол хамгийн өндөр. Бусад улстай харьцуулахад манай улсны одоо юу гэдэг айхтар ажил төрсөн улс биш тийм ээ. Гол ажил төрийн бүс нутаг маань Улаанбаатар дархан тэгээд гоён бүсэл шүү дээ. Гол нөө ажил төрийн хэрэглээ. Бусдаар бол манай үндсэндээ бараа бүтээгдэхүүн бол нөө ахуйн хэрэглээ тийм өргөн хэрэглээ. Тэгэхээр нэг онцлог нь юу гэхээр бидэнд нөгөө бусад ажил төрсөн улс орнуудтай адилхан айхтар хэм бусад ажил төрийн бүтээгдэхүүний хамаарал багтаа байхгүй. Харьцангуй гол асуудал нь биднэрт яг л нөгөө ахуйн хэрэглээний өргөн хэрэглээний тийм энэ дотор махны хэрэглээ. Махны хэрэглээ яг л асуудалтай байна гэхэлэр бас бид нэр 30 гаруй жил нөгөө бэлчээрийн малдаж ухагаас л хүнсээ хангадаг хэвээр байна шүү дээ. Хэдийгээр фермерийн аж ахуйг бага хэмжээгээр дэмжиж байгаа ч гэсэн энэ маань Улаанбаатар хотын хүнсний нийлүүлэлтэнд фермерийн аж ахуй оруулж байгаа хувь нэмэр бага байна. Тэгэхээр цаашдаа бид нарт засгийн газар болон Монгол банкны хувьд анхаарах асуудал инфляцийн асуудал бол 1-2 сарын нэг удирдлагын асуудал биш. Бид нар одоо 27 оны инфляцийг нийлүүлэлтийн талаас нь яаж зохицуулах вэ гэдэг дээр л засгийн газар их улсын их хурлаа анхаарах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр анхааруулжтай 2-3 асуудал. Нэгдүгээр сүүлийн жилүүдэд малын тоотлогоо буурч байна. Өнгөрсөн он тоодогдсон тоотлого малын тоотлого нь 58 сая.
За энэ оны эхний хагасчлалын статистикийн тоо мэдээлэлээс харах юм бол хэлтгэж малын тоо буурч байна. Төллийн тоо 1.9 сая толгойгоор буурч байна. Тэгэхээр бэлчээрийн мал аж ахуй учраас энэ тоо хандлага маань цаашдаа дахиад 2-3 жил үргэлжлэнэ. Энэ бол фермер аж ахуй биш. Тэгэхээр яг үүнтэйгээ адилхан нөгөө хүнсний хэрэгцээ нийлүүлэх хэвээр нас гүйцсэн одоо эр үхэртэй эр малын тоо маань бас буурч байна гэсэн үг шүү дээ хэмжээг. Тэгэхээр махны нийлүүлэлт маань төдийлөн сайн нэмэгдэхгүй их усэр нь багасч байна. Тэгэхээр энэ хэмжээгээр Улаанбаатар хотын махны нийлүүлэлтийг сайжруулахын тулд фермерийн аж ахуйг зайлшгүй дэмжих шаардлагатай. Улс дээр мэдээж бид нэр фермерийг дэмжиж байгаа газар тариалан мад аж ахуй. Гэхдээ энэ дотроос тэргүй ээлжинд анхаарах ёстой асуудал нь Улаанбаатар хотод нийлүүлж байгаа мах сүйний хангамжийг нийлүүлэх фермерүүдийг бодлогоор дэмжих энэний нийлүүлэлтийг тогтворжуулах арга хэмжээ авах хэрэгтэй. Ингэхгүй бол зөвхөн бэлчээрийн мал аж ахуй маань удирдлын чанартай намар өвлийн удирдалтай махны нийлүүлэлтэн сайжраад эргээд 3 сараас хойш тийм ээ. Наадам хүртэл 7 сар хүртэл ингээд 4-5 сар ингээд хомсддог үе болж шээ. Тэгэхээр өнөөдөр засгийн газрын хурлаар яг энэ асуудлыг хэлж байгаа маш сайн хэрэг. Энэ дээр Улаанбаатар хотын статистикийн газрын хийх ёстой нэг маш чухал ажил бол хоног тутам 7 хоног тутам Улаанбаатар хотод нийлүүлэгдэж байгаа бөөний махны нийлүүлэлтийн маш нарийн тоо мэдээлэл нь гаргаж байгаа хэрэгтэй. Одоо яг ингээд наадмаас хойш махны нийлүүлэлт эрс сайжрна шүү дээ тийм ээ. Махны мал тарга хүчээ аваад ингээд бэлтгэх хугацаанд. Гэтэл энэ үеийн нийлүүлэлтийн хэмжээ маань хавар бол бараг 30-40% буурж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зүрэг бид нар хэрхэн нөхөх вэ гэдэг бодлого зайлшгүй хэрэгтэй. Энэ бол бусад улс орны хамгийн сайн жишээ бол үндсэндээ л фермер аж ахуй. Тэр нь олон улсын байгууллагын хэлдэг хөдөө аж ахуйн түүхийдийн ханган нийлүүлэлтийн сүлжээ. Энэ хоёр тогтолцоог бий болгож манай одоо улс дээр нөлөөлөд байгаа бид нар инфляцийг тодорхой хэмжээгээр багасгах боломж үүсгэж. Хагас эрчимцэн мал аж ахуй гэж ярьдаг штэ. Хагас эрчимцэн мал аж ахуйн хөрөнгө оруулалтын зардал ер нь яг одоо хөрөнгө оруулалтын зардал гаргаж болохоор одоо юу гэдэг нэмэгдсэн өртөг ч юм уу. Энэ нь өнөөгийн гаргаж байгаа одоо инфляцийн гаргаж байгаа зардалтай харьцуулахад яг харьцуулаад харах юм бол ямар ах бол зүрх. За Улаанбаатар хот орчимд одоо яг ингээд суурин фермер аж ахуй болсон үлгэр жишээ нэг 5-6 фермер аж ахуйлаа байна тийм ээ. Гачин урт одоо ингээд энэ сүүний аж ахуй. Тэгэхээр эдгээр фермерүүдийн өртөг зардлыг үзэх хэрэгтэй бол та гол нь бол нөгөө тэжээлээ бэлт хадлан тэжээлийн зардал байгаа тийм ээ. Тэгэхээр ямар ч байсан улсын хэмжээгээр энэ бол хамаагүй хожоотод төссөн шүү дээ. Гол одоо инфляци нөлөөлөл бид нэр инфляци нөгөө өргөн хэрэглээний үнийн индекс маань өргөн хэрэглээний баруун бүтээгдэхүүн хэмждэг инфляцийн тухай яриад байгаа учраас энэ маань илүү хэрэглэгчдээр очиж махны турж байгаа. Гэтэл үнийн эрхтээ нөгөө тал дээр энэ бол үнийн өсөлт гэдэг нь зөвхөн хэрэглээний үнэ шүү дээ. Бөөний бараа, ажилтны барааны үнийн өсөлт ч гэсэн хамт явж байгаа. Үйлчлэгээний салбарт ч хамааралтай тийм. Жишээлбэл бензин, дизелийн түлшний үнэ маань зөвхөн хэрэглэгчид нөлөөлөд байгаа юм биш. Үйлдвэрлэлийн өртөгч ингээ те. Ажилтны салбарт ч нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ тухай бид төдийлөн ярихгүй шүү дээ. Тэгэхээр оны эхний хагасжилт гэсэн одоо энэ нефт бүтээгдэхүүний үнийн өсөлт маань зөвхөн хэрэглэгчид худалдаа авагчдэр биш. Үйлдвэрлэгчид аж ахуйн нэгжүүдийн өртөгч ингээд энэ бол дараагийн үнийн өсөлтийн суурь 70-40 зүйл болоод явж байгаа гэдгийг бид бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр та сайн хэлж байгаа ерөөхдөө шатхууны үнийн өсөлт бол мэдээж зөвхөн одоо хэрэглэгчдэд үштэй энэ дам одоо бүх салбарт бол нөлөөлж байна. За энэ бол ойлгомжтой. Тэгээ өнөөдөр бол шатхууны үнийн өсөлтөөс шалтгаалсан одоо дам одоо үнийн өсөлт бол хэзээ одоо ажиглагдаад эхэлсэн байж байгаа. Тэгэхээр ер нь одоо дараагийн газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд орох хүртэлх хугацаанд Монгол улсад бас тодорхой хэмжээний одоо стратеги ч гэдэг юм уу те дунд хугацааны юм бодлого байх шаардлагатай. Ер нь энэ дээр яг ямар одоо зөвлөмжийг та өгөхөөр байна. За бид ганц нэг хүйсрээс импортлж байгаа тодорхой тийм ээ. 50 үндснээ бараг 60 жилийн турш нэг л их хүйсрээс импортлоо шүү дээ. Тэгэхээр энэ их хүйсрээ бид нөгөө өнгөрсөн цаг 50 байсан үеих шиг тийм байнгын байх юм шиг найдаж ирсэн бидний том алтай байлаа тийм. Гэтэл нөхцөл байдал өөрчлөгдөд олон улсын геополитикийн нөхцөл байдлын өөрчлөлтөөс Оросын албаноос өөрөө дотооддоо шатхууны үйлдвэрлэлийн хангамжийн асуудалтай боллоо шүү. Тэгэхээр бид нар зайлшгүй 2 дахь 3 дахь чих хүйсэр хэрэгтэй. За 2 дахь чих хүйсэр маань 28 онд бэлэн болох юм тийм ээ. Дотоодын үйлдвэр маань. За энэ маань хүчин чадалтай зүгшэртэл ямар ч гэсэн дотоодын 30 гаруй хувийг хангах болов гэж бодож байна. Тэгэхээр үүнээс гадна ялангуяа баруун бүс нутагт илүү аз хотын дотоодын тээвэрлэлтэй өндөр өртөгтэй байгаа учраас бид нар баруун бүс дээр ч гэсэн одоо импортоор авах бага хэмжээний хүчин чадалтай боловсруулах үйлдвэр шинээр байгуулах ажлыг гэсэн бид нар одооноос болж байна. Ийм байдлаар бид нар их хүйсрээ 2-3 төрөлтэй их хүйсртэй болгочод цаашдаа илүү тогтвортой хангамжаа бүрдүүлэх болно. Одоогоор бид нар 2-3 жилийн дараа үүсэж байгаа геополитикийн нөхцөл байдал маань хаавар зогсох уу гэдэг маань ойлгомжгүй эрсдэлтэй хөврөл байна шүү дээ. Ингээд нэг хомсдод хэвэн болчих юм уу, бүр хомсдод алга болчих юм уу те. Тэгэхээр ийм эрсдэлтэй 2-3 жилийн нөхцөл байгаа учраас бид нар энэ дээр маш яралтай шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй. Нөгөө талаар бидний нэг анхаарах хэрэгтэй асуудал бол сүүлийн жилүүдэд эрчим хүч төр шатхууны хэрэглээ байнга тууштай өсөж байна. Оны эхний хагасчлалын байдлаар үндэсний статистикийн болон гайлын мэдээлэлээс үзэх юм бол импортлсон нефт бүтээгдэхүүний хэмжээ 25% өссөн байна. 25% өсөд байхад цаана нь
хомсдол тасалдал үүсэж штэ. Эхний 6 сард 1,530 гаруй мянган тонн дизель автомобилийн болон дизель түвш импортлсон. Өнгөрсөн оноос 25 орсон. Цахилгаан орчин хүч муу адилхан. Бид нар жилдээ нийт цахилгаан орчин хүчний үйлдвэрлэл өнгөрсөн онд 13 орсон байл 25-нд. Энэ дотроо төвийн бисэх 11.6%. Гэтэл энэ маань бол нийт хэрэгцээ хангахгүй. Шинээр орж байгаа хүчин чадал орон сууцны хороолтой. Тэгэхээр аль нь бидний бодох ёстой зүйл бол төсөв дээр аливаа төслийг бодохдоо бид нар зөвхөн мөнгөний их усрыг боддог тийм мөнгө байна уу. Гэтэл үүний чинь цаана тэр үйлдвэрлэлийг орон сууцыг хангах цахилгаан орчин хүч дулаан байна уу, төрөл шатхууны тийм хангалт хэвэн байна уу гэдгээ бодож байгаагүй юм байна. Энийг байнга байх юм шиг бод. Тэгэхээр заашгүй бидний ойрын 2-3 жилийн тулгымцсан асуудал бол цахилгаан орчин хүчний үйлдвэрлэлээ тогтворжуулах, найдвартай болгох, газрын тос нефт бүтээгдэхүүний хангамжаа тогтвортой болох энэ бол маш энэ тэргүүний тулгымцсан асуудал байна. Бусад аль салбар энэ асуудалтай барьцах шаардлага байна. Тэгэхээр засгийн газар улсын их хурлын 27 оны хөгжлийн бодлого олон төсвийн хамгийн тэргүүн ээлжийн зорилт бол эдгээр асуудал байна гэж ойлгох хэрэгтэй. Яг нөгөө шатхууны одоо нөөц бүрдүүлэх одоо хөнгөлөлтөө зээлийг бас аж ахуйн нэгжүүдэд олгоцсон явж байгаа. За дээрэс нь өнөөдөр бас засгийн газрын хуралдаан дээр татвартай холбоотой асуудлыг ярьж ах шиг байна. Тэгэхээр одоо яг энэ цаг үеийн хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд хэр зохистой, ер нь таны хувьд харж байгаа нөхцөл байдлыг хэр намжаана гэж харж байна. Тэгээ гарцсан байхгүй одоо нэг л ихөөсөөс авж байгаа хэвээр байгаа учраас бидний богино хугацаанд чадах ажил бол агуулгах самныхаа багт хамжийг л нэмэгдүүлэх асуудал байна. Энэ ажил одоо хийж чинь тийм харамсалтай нь хожуу эхэллээ. 23 онд эхэлж болох байсан. 24 онд сонгуулийн дараа засгийн газар шинэ засгийн газар байгуулагдангуудаа энэ ажлыг хийж болох гэсэн хийсэнгүй анхаарсангүй тийм нөгөө л 50 байдалтаас. Тэгэхээр одоо энэ агуулгах самууд маань сүүлийн оны эцэс эхлээ орж эхлэх юм байна. Тэгэхдээ энэ бол бас 100% найдвартай гэсэн үг шүү дээ. Дахиад нэг анхаарах асуудал нь манай дотоодын нефт импортлагч компаниуд дотоодын өөрийн систем вагон цистернтэй болох хэрэгтэй. Сая шунхлаа компани ихний цууг авсан байна. Ийм байдлаар бид нар одоо зөвхөн импортлагчийн цистерн вагоныг хүлээхгүйгээр өөрсдийн вагон цистернээр авах нэгдүгээр тасалдлагын нийлүүд нь хоёрдугаарт энэ дээр нөгөө вагон цистерны төрөөсийн төлбөр нь байхгүй болно. Гуравдугаарт 28 онд сайн шинжтэй газрын тус боловсруулах үйлдвэрээс гарцаа авахгүй манай нефт импортлагчид өөрсдийн вагоноор төрш бензин шатхуунаа татаж авах хэрэгцээ түгэх хэрэгцээтэй бол. Тэгэхээр шинэ үйлдвэрийн бензин шатхууны төвийн хангамжийн асуудлыг одооноос манай эрдэс баялаг ажилтны төвийн газрын засны газар бодож байхгүй бол энэ бол тийм амар асуудал биш. Төвөгтэй асуудал тийм. Урд нь бид нэр зөвхөн хойд Алтан булгаас Наавшкаас наашаа татж байгаа асуудал ярьсан бол одоо сайн шандаас Улаанбаатар болон Дорноговь сайн шанд талан заа дотор түгээх асуудал ярих гэж байна шүү дээ. Тэгэхээр тэр түгээх сүлжээ байгаа юу гэдгийг бид нэр одооноос бодож байгаа хэрэгтэй.